За сайн уу? Сүүлийн үед ер нь бол тэмгүй юмнууд амар их бүүстэйгээр та нарыг ингээд сошиал медиа ухаж чинь гарч ирээд байгаа штэ. Тэгэд би дээр Солонгост тахта тэмүүгээр юм захиалж үзчихсэн. Би тэр захиалсан юм харуулъя. Ийм кейс тэгснэ энэ нь ингэж тусдаа наалддгаар нь авч захиалж исэн. Тэгээд ер нь бол надад Солонгост байхад Солонгост зарж байгаа минуттай харьцуулахад амар хямдхан санагдаад тэгээд би юм нэг 20 хооронд хальт хэрэг болох хэрэгцээний зүйлүүдээ нэг хальт захиалж исэн. Тэгээд нэг хөөрхөн цаан зүрхтэй эмэг бас захиалж исэн. Тэгээд амар хөөрхөн ирж исэн болохоор Монголд тэр нь ороод ирэхээр нь би захиалж үзье гэж бодоод хэдийн юм туршилтаар үзэх гэж захиалсан. За эхнийх нь гэвэл тэмүүг рүү шууд хорсон чинь хөвчлэн галтгооны юмнууд амар их гарч ирээд байсан. Тэгээд би байцааны салаатанд амар дуртай байхгүй юу? Тэгээд ийм байцааны ингэж яадаг юм захиалсан. Энэ хэр иртэй ямар ахыг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч тач ийм захиалсан. За хоёр дахь нь юу вэ гэвэл би ингээд луун нарийнхан ирчих амар надад төвхтөс нэгдээд идэг болохоор ийм захиалсан. Энэ болохоор ингээд луунга нарийнхан ирчих боломжтой. Эсвэл ийм урт нарийнхан ирчих боломжтой гэдэг ийм 3 төрлөөр хэрчтэй юм шиг байгаа. Ийм галтгооны юм захиалсан. Тэрэн дээр нэмээд одоо нөгөөний цагаан сарын цэвэрлэг алхана. Тэгээд тэнгүүд шкафын дотор байдаг ийм наалтуудаа сольдсон штэ. Тэгээд нэг иймэрхүү өргөнтэй нэг ийм шкафын дотор суурьнд тавьдаг юм захиалсан. Энийг одоо цагаан сараар тавьж үзчихэл ямар байхыг мэдэх бах. Ямар ч тач их цэвэрхэн санагдаад өнгөгүй болохоор нь авцیں۔ За тэрнээс гадна амар сонин заяа. Би ингээд ийм нэг хайрцагтай юм байгаа. Энэ дотор болохоор өчнөө олон нарны шилнүүд байгаа. Би нарны шил зүүж чаддаг байхгүй юу? Надад зөхгүй юм санагдаад. Тэгээд би надад аль хэлбэрэн зөгт юм бол гэдэг байдлаар харахад нэг юм 6 өөр хэлбэртэй шил захиалсан байгаа. Бөөндөө зүүж үзцгээе. Ингийн байгаа байдал нь бол зүгээр л нөгөө нэг ийм 100 гадаа хүмүүс юм зараад идэв штэ. Яг тэрний хийцтэй адилхан санагдсан. Тэгээ янз бүрийн лого байхгүй болохоор хаяа нэг зүцгэд ямар ч асуудалгүй. Ийм идэгтэй биш л зүгээс чийд юм. Надад тэгтээ юм шилийн өрөөс зөвхөн юм уу? Ийм нарны шил надад амар тэнэг харагдаад байхгүй юу? За ямар ч тач нэг ийм бүрэн хяар шил байна. Дараачих нь ийм дөрвөлжин хар шил. Дөрвөлжин нь арай зүгээр юм уу? Тийм амар гоё хичиг. Гэтэ ийм хөмсгөө будаж мудчаад шил зүгэл байраа жоохон хичлэг харагдаж магадгүй те. Ундахтаа бэлдээд оройныхаа скин кэрийг хийсэн байгаа болохоор ямар ч бодоггүй байна. Энэ дөрвөлжин нь амар сонирхолтой юм байна. Энэ надад таалагдлаа дөрвөлжин нь бүрэн жоохон сонин юм байна. За тэгээд дахиад нэг дөрвөлжин байна. Гэтэ энэ гоё хар өнгөтэй бол биш. Амар гоё өнгөтэй. Баба. Ийм нэг юм бор юм гоё хийтэй өнгөтэй. Энэ амар гоё юм уу? Дахиад ийм хийтэй өнгөтэй юм бор. Ийм өнгөтэй ийм гурвал бүрэн хишил байгаа.
Хараасаа энэ нь амар арай цэвэрхэн. Дараачих нь болохоор ийм гурвалжин. Энэ гурвалжин шилнүүд миний бодлоор ийм шүүгэр жижигхэн үртэй охтуудад амар гоё харагддаг байх гэж би боддог байхгүй юу. Би ийм дөрвөлжин нүртэй болохоор надад зөхгүй хаа гэж би бодсон. Яг зохиож байгаа юм шиг зохиож байгаа. Би угаасаа ингэж нарны шил яадаг юм аа. Ерөөсөө надад таалагддаг юм аа. Би нарны шил ингэж л зөөх дуртай. Дараачих нь болохоор ийм өнгөтэй шил. Би ийм бор өнгийн арьстай болохоор надаа ийм цахаа үрээтэй шил угаасаа зөхгүй. Би мэдчихэл байсан л та. Яг гоо энэ байгаль дэлхийдээ ээлгүй сонголт гэдгийг би мэднэ л дээ. Тэгтээ хаяа нэг захиалахад зүгээртэй. За надаа энэ гурав нь бол амар гоё таалагдлаа. Энэ гурав нь бол яах. Уус надад зохиогч юм байна. Би тэгээд энэ гурваас зүүж үзнэ. Тэгээс нарны шил зүүж чаддаг болчвол илүү гоё шил авна ш. Эхлээ жоохон тасхий. Эсвэл зүүж явж үзье. Тэгээд таалагдахгүй бол болчиж болох юм чинь тий. Бүгднийг жихээ хийсэн болохоор зарим нь би эвдэрсэн махан болов гэсэн чинь эвдрэнэл нь бол гайгүй байна. Тэгээд тэмүүгээр захиалж байгаа гол табоогоос өөр зүйл нь гэх юм бол миний бодлоор яг гэрээ үүдэнд аваад ирж илээ шууд. Тэгээд ямар ч карго маргоны төлбөр авахгүй. Тэрнээс гадна амар сонирхолтой нэг юм захиалсан. Тэр нь юу вэ гэвэл тадаа нөгөө нэг соронзоор сормос наагаад байсан да. Соронцтой сормос. Би тийм юм захиалсан. Тэгсэн чинь ийм хайрцагтай. Эхлээд энэ нь дараа нь болохоор нэг ийм бүрэнхий пудр шиг юм гарч ирсэн. Тэгээд дэлгийд харангууд ийм би аним плаш цагсан байхгүй юу? Тэгээд бүндөө одоо зөөж үзцэхээ ямар байх юм бол би сайн мэдэхгүй байна. Гэтэ би яаж юм? Энэ ямар тааж ийм үстэй. Тэгээд энүүрээ ингэж хоёр сормос байна. Энэ болохоор up down гэд дээдлэн доотлон гэсэн сонголттой юм байна. За ингээд яачлаа тогтоочлоо. Энэ нь богинохон, энэ нь урт юм чинь ингэж орж ирэх юм шиг байна. Ингэж. Ингэсэн чинь энэ уртл нь ингэж харж байна. Ингээд ах юм. Би урталтай уган сормос. Хойдл нь бол энгийн байна те. За яж дахиад салгаж агаад зүгөө үзчихлээ. За ямар тач сормос бол сая зулгаасангүй. Гэхдээ би сормосныхын дунд сормос орчхоор зулгаах болов гэж жоохон айгаад байгаа. Энд харж байгаачлан энэ сормоснуудын ил гаргаж наах хэрэгтэй байна. Тэгэхгүй би энийг энд тавиад энийг энд тавьсан чинь сая нүдэн дээр нь алдахгүй. Тийм болохоор ингэж тавих хэрэгтэй юм шиг байна шүү. Тэгтэл
энэ хэсэг гол хэсэгт нээр гоё наалчаад ингээд тэгэхээр энэ хэсэгт нь ерөөсөй гоё харагдахгүй юм. За юу ч ихсэн хоёлынг наагаад үзчихье. Би ууг нь сормос наадаг л та. Гэтэ энэ хайлт наалдаггүй. Урталт нь яг юм хүндий. Тийм байгаа болохоор жоохон тэнэг болоод байгаа шүү байна. Энэ бол бүр амар тэнэг нал. Энийг харах юм бол энэ хойдлоос ийм амар хүнд. Урталтай арангаа юм уу? Би л амар буруу наагаад байгаа байж магадгүй. Би ингэж сурчих юм бол гоё наадаг болчих магадгүй юм шиг байна. Тийм болохоор бөндөө сормос авцгаая. Энэ ихтэй амар гоё өвтгөж мөвтгөхгүй байна. Гэхдээ ингээд гэлтэх сормос пиг гэж халуулчлаа. Зөв мэдэхгүй маа тий. За ямар тач юм соронцтой сормос авсан. Энийг ингээд ер нь туршиж үзээд байвал сурах магадлалтай юм шиг байна. Одоогор бол би арай сураагүй байна. Ингээд авчиж мавчдаг нь гоё сонирхолтой юм. За дараагийнх нь болохоор амар сонирхолтой юм. Би ингээд нүүрнийхаа ийм сохол мохол тэгээд тухан дээр байдаг ийм өснүүдээ утсаар ингэж авдаг байхгүй юу? Ингээд нэг утсаар авах арга байдаг штэ. Би тэрүүр авдаг. Тэгэхгүй бол вакс нүүрэн дээр явах юм бол нүүрний арьс юм эмзэг нэмгэн байдаг болохоор болдгоо байхгүй юу? Ер нь бол болохгүй байх гэж би боддог. Тэгсэн чинь амар хөөрхөн юм би Тэмүгээс олсон. Ийм нэг тэгтээ би яаж ашигладаг нь ингээд яг нөгөө нэг утас ашигладаг юм шиг харагдаад тэгээ би энийг авсан байхгүй юу? Face and body hair гэж юм. Тийм болохоор нүүр, биений ус авч болт юм ээ. Энэний хүчин тийм амар сулаа амарсан гэдэг юм. Хулгууд. Энийг бүнд авцгаая. Би сая энийг жоохон юм хурдан темптэй авсан чинь ер нь бол болох гэж байна. Энэ яг гоё болохгүй байна. Энэ дотор ийм байхгүй. Энэ яа гэм бол ийм хуцтай юм. Гайхалтай. Энийг яг тийж байгаа ташхилж сурах юм шиг байна. Тэгтээ гараар ингэж авснаас айгүй мяа юм байна. Тэгтээ гадна дууг нь өвдөлтөхгүй амарлаа юм л та. Тэгтээ жоохон мяа санагдлаа. За тэрнээс гадна Тэмүгээр биш би ус бохтой зориулаад юм хөрх вакс авсан. Вакс өстэй тий. Үгүй гэл юм байна. Ийм гэл авсан.
Энэ бол надад амар таалагдсан. Би ингэж үсээ боосон. Амар цэвэрхэн гоё ярагдж байгааз. Тэгээд ажил дээр гарын доос байхгүй болохоор гарын доос авсан. За тэгээл нэг иймэрхүү ойрын хугацаанд ийм л юм болоо да. Тэмүүгийн туршилт гэхдээ сонирхолтой байлаа. Энд бичлэг үзсэн баярлалаа. Баяртай.